ерөөсөө Монгол улсад тулгамдж байгаа энэ хууль тогтоомж болон энэ засгийн газраас энэ авч хэрэгжүүлж байгаа энэ ерөөхдөө энэ ард түмнийхээ ерөөсөө энэ эрүүл мэнд болон за бусад энэ ард түмнийхээ энэ өмнө юу тулгамдж байна энэ асуудлыг ярихгүй худлаадаг нэг ээлжиж бус чуулганаар за яг хөө тэр тэтгэврийн доод хэмжээг бол нэмсэнд бол би үнэхээр бас эргэн үнийхээ хувьд бол баярлж байгаа. Одоо энэ бид нэр бол одоо яг өнөөдрийн цаг үед бол ямар нийгэмд амьдарч байгаа вэ? Энэ хойч үедээ бид нар юу үлдээх вүлээ гэгээд ярих сэдв асуудал бол ард түмний өмнө бол их нүүрлсэн байна. Тийм учраас одоо энэ ард түмэн маань одоо ямар ч хэлсэн энэ талбай дээр ирээд бид нартэй дуу хоолойгоо нэгтгээд ч юм уу ямар ч хэлсэн энэ чинээ ирээд энэ төр засгаас хүсэх ёстой зүйлүүдээ хүсэх нь зүйтэй. Одоо энэ коронавирус энэ цаг үед юу болж байгаа вэ? Худлааны хідэн төр засгууд нь сонгуул болохоор нэг худлаа үний юм амлцдаг. Тэгээ ясам дээр тэр суудал дээрээ суучхаараа ерөөсөө ард түмэн гэж ганц чи үг ярьж байгаа хүн байхгүй. Тэгээ яг сонгуульд өгөхөд ирэхээр ард түмэндээ хайртай бааtruуд болчдөг. Тэгээ сонгуул болоод дуусангууд болохоор яг нэр цэвэрлэхийн тулд тэр суудал дээр суунгуудаа баахан худлаа үнэн хууль баталцдаг. Ийм л төр засагтай болсон бид нар ерөөсөө. Тэгээд доогуураас адилхан, дээгүүрээс адилхан болсон байна. Энэ улс төрийн би ингээд залуу хүний хувьд харах юм бол энэ улс төр бол нэлээд бас л одоо худлаа үнэн мөнгө эзсэн, мөнгө залилсан, хээл ахуул давтсан, хээл ахуул энэ мөнгө авилгал авцсан ийм л улс орн болсон байна. Хаа байсан тэр Австрал, Америк, Швейцар эдрийг хараад байхад төр засгын нь бол хээл ахуулаа эзэн ч гэсэн ард түмэндээ үнэнгээр нь яриад ард түмэндээ илчлээд ингэ явдаг. Манай төр засгийн бол байхгүй, тийм байхгүй. Ерөөсөө тэр офшор байна уу, тэр данс байна уу, юу гэдгийг тэр бүх юмдаа нуугаад ард түмнээс бүх юмаа нуугаад ингээ ил тавихгүй ард түмнээс бүх юм ингээ хаагдмал боогдмал байдалтай байна да. Таны овг нэр албан шалаа. Шинэ баяр. Овг нь Барамсаа. юу Монгол улсын иргэн. Тэгээ Монгол улсын иргэн дээр иргэнийхээ хувьд ямар ч байсан нэг хэдэн үг хэлждэг юм уу энэ ард түмний өмнө тулгамдж байгаа асуудал тэгээ энэ төр засаг худлаа үний юм ярьж байгаа энэ асуудлыг хараад хахад би бол залуу хүний хувьд бол өндөө бол би төвчгүй. Тэгээд энэ одоо бид нар яг энэ хойч үедээ юу үлдээх юм юу одоо ургуулж цэцгэлүүлж ингэж бид нар үлдээх юм одоо мэдэхгүй ерөөсө тэрийг төр засгаа өөрөөсөө мэдчихэж байгаа юм байна тий.